Нэгдүгээрт байнга орооны гишүүдтэй хандаж хэлэхэд нэгдүгээрт хуулийн агуулга руу орохоос өмнө энэ хуулийн төслийг өргөн барих хилцэж байгаа процесс өөрөө үндсэн хуулийн зөрчил үүсгэж гин үгүй гэдгийг олж хараасай гэж бодож байгаа. Тийм учраас ерөнхийлөгч өөрт нь хуулиар олгогдоогүй өөрт нь олгогдсон бүрийн эрхээсээ хайлж гэж байгаа. Түрүүн хэдийгээр үндсэн хуулиар заасан бүрийн эрхийн хаан хүрээнд ямар ч хуулийг санаачиж болно гэж тайлбарлсан боловч онол явсараа ийм биш гэдгийг бүгдээрээ сайн мэдчихэж байгаа энэ сууж байгаа судлаач нар. Дотроо бүгд ингээд өөр өөртөө тэмцэлдээ сууж байгаа байхаа гэж найдаж байна. Тэгэхээр энэ бүрийн эрхээсээ хальж парламентын үйл ажиллагаа болон хуралдааны дэгийн асуудлаар хууль санаачилсан парламент ёсны суурь зарчим болох эрх мэдлийн хуваарлт харилцан хяналт тэнцлийн механизмыг институцийн хувьд бол алдагдуулахад хүрлээ. Парламентын үйл ажиллагааны ерөнхийлөгчийн энэ оролцоо нь хууль тогтоох байгууллага дотоод зохион байгуулалтын асуудлаа гагцгүй өөрөө бие даасан байдлаар шийдвэрлэх энэ зарчмыг үндсэндээ бүрэн дүүрэн үгүй хийх гэж байна гэсэн үг. Цаашид энэ мэт байдлаар их хурлын өөр бусад олон асуудал руу орж ирээд ингээд их хурл шиг биш их хурл үндсэндээ ерөнхийлөгчийн институцээс хараат байдлаар ингэж үйл ажиллагаа явагдах нэ. Би түрүү үгэндээ хэлсэн асуултандаа хэлсэн бусад улс төрийн намуудын гээд жижиг гэдэг үгэн дээр маш их дөрүүлж тоглож байгаа шиг байна. Одоо бодвол одоо сошиалар энэ жижиг нам гэж хэлсний маань тастаад л явуулах бах. Гэхдээ бүгдээрээ дөнгөж бойж байгаа бусад улс төрийн намуудаа бодох хэрэгтэй. Монгол ардын нам 105 жилийн түүхтэй, ардчилсан нам 35 жилийн түүхтэй гэд. Бусад улс төрийн намууд чи хэдэн жилийн түүхтэй илээ. Хэдэн парламентод дөнгөж орж ирээд хичнээн судалтай болж байгаа илээ. Бүгдээрээ мэдчихэж байгаа шүү дээ. Энэ парламентын ардчлал, энэ бусад улс төрийн намуудыг ингэж бойжих энэ орон зайг бид нар энэ мэт хуулиар үгүй хиймээргүй байна гэсэн. Тийм учраас би тэр үгийг хэлсэн. За, хоёрдугаарт тийм учраас байнга хорооны гишүүд анхаараасаа гэж хүсэж байна. Хоёрдугаарт Лүндэ Жанцын Инкватор нарын номон дээр одоо нөгөө хичээл заалгасан учраас дахиад нэг ном дурдчихъя. Үндсэн хууль болон ерөнхийлөгчийн тухай хуульд байгаа улсын хурлыг тараах тухай шийдвэр нь зөвхөн ерөнхийлөгчийн засаглалтаа эсвэл хаан засаглалтаа улсын ерөнхийлөгчд олгодог эрх мэдэл юм аа. Өөрөөр хэлбэл Монгол улсын ерөнхийлөгчд хаан засаглалтаа улс оронд олгодог эрх мэдэл байдаг гэдгийг бид нар ямаг санах хэрэгтэй. Энэ өөрөө болж байгаа юм уу? Түүнээс гадна засгийн газрын сайд нарыг томилох, хуульд хориг тавих маш том бүрийн эрхийг эдэлдэг. Шүүгч нарын томилгоо бид нар ийм том ерөнхийлөгчтэй. Тэгтээ бид нар парламентын засаглалтаа. Тэгэхээр парламентын засаглал байнгын сорилтод нүүр тулах нь ойлгомжтой. Энэ бол энэ удаагийн сорилт бол ээлжид нэгэн сорилт гэж би хувьдаа харж байна. Энэ олон хууль тогтоомжууд энэ асуудлуудыг шийдэхгүйгээр бид нар цааш энэ байтугай сорилттой нүүр тулна. Тэгэхээр парламентын гишүүд минь энэ дээр бас бүгдээрээ дотроо бодолтой бас энэ шийдвэрээ гаргах хаа гэж найдаж байна. За хамгийн сүүлд цэцэн 9 гишүүнийг ард түмнээс сонгодоггүй. Өнөөдөр улсын хурлын гишүүд ёс зүйн асуудлыг явсаар байгаа цэцэн гишүүд шийдээд цэцэн гишүүний шийдвэрийг бид нар ерөөсөө хянахгүй юм байна. Хилцэхгүй гэж байна. Урд нь хилцдэгчгүй байсан гэд. Тэгээ ард түмнийг бүгдээрээ цэцэд хандаач л гэж уриалаад ах шиг байна. Тэгэхээр цэцэн 9 гишүүний гарт өнөөдөр 126 гишүүн орох. Бүр тим дээрээ тулцсан юм. Тийм болтлоо манай засаглал ингэж дороотцсон юм уу? Бас арайч тийм дүгнэлт хийж болохгүй хаа гэж бодож байна. Баярлалаа. За баярлалаа. Цолж яргал гишүүн.